За баярлалаа. Тэгэхээр ер нь бол үндсэн хуулийн цэцэд бол хамгийн тунгалаг хүмүүс тэгээд очих ёстой гэсэн ийм одоо үзэл баримтал байдаг. Тэгээд хоёр хуульчтай бол яг хувь хүний хувьд бол бас надад бол одоо итгэхгүй байх тийм зүйл алга. Гэхдээ одоо ингээд энэ төрийн ордноос гарсан одоо шийдвэр бүхэл одоо бидний ярьж байгаа юм ард түмэн одоо бас эсэргүүцээд байна л да. Тэгэхээр та хоёр бас нэмэлтээр бас ийм асуултанд хариулж өгөөч. Мэдээж хэрэг төрийн албанд ажиллахад бол бас л одоо янз янзын даваагүйгээр давж явдаг. Та хоёр да хоёулаа бас асуудалд бас орж исэн. Сүхбаатар нэр дэвшигч бол бас сайд байхдаа нугаан автобусны хэрэг гэ тэ. За Эрдэнэт нэр дэвшигч бол ерөнхий дэд прокурор байхдаа бас зоригийн хэрэг гэд. Тэгээ мэдээж хэрэг та бүхэн бас энэ дээр бас өөрсдийнхээ хариултыг өгөөд бидний асуудлаа бас цэгцэлсэн гэдэг бас ард түмэндээ бас дуулах эсвэл цэгцрээгүй юм уу тэ. Тэр мэдээллийг өгчихгүй юу. За нэр дэвшигч микрофоныг нэ. Сүхбаатар нэр дэвшигчээс нь. Ойлгосноо. За Сүхбаатар нэр дэвшигчээс эхлэе. Инхтээ гишүүнд их баярлалаа бас ингэж хэлэх боломж олж байгаад. За би бол Монголын төрд бас 20 гаруй жил ажилласан. Улсын хурлд 2 удаа сонгогдсон. Байнгын дараагаар ажилласан. Олон хуулийг хийсэн. Парламентын хяншилгалтын үйл ажлын хэсэг ахлагч байж одоо сонсголуудыг хамгийн анхны одоо зам өрөөнд татсан. Манай их хурлд одоо их хурлын дарга байж байгаа манай их хурлын гишүүд энд бас байж байна. Бид хэд бол өмнө нь олон шинжилгээд шүүхийн шинжилгээ хийсэн. Одоо сая бол шүүхийн шийдвэр ил тод нэвтрдэг боллоо шүү дээ. Тэгээд зүгээр яг яриул их олон юм би зүгээр товчлоод хэлэх юм бол сая бол яг шүүхрэх мэдлийн үйл ажиллагаатай би бол биечлж танилцлаа. Одоо сургамжч авлаа. Ер нь болсон процесс ярих юм бол хүн өөрийгөө өмөрч ярихаар ямар нэгэн хэрэгт холбогдсон хүмүүсийн эсрэг тэднэлөө буруучж байгаа юм шиг. Эсвэл одоо хамтран ажиллаж исэн удирдлага болсон улсуудынхаа эсрэг ярьж байгаа юм шиг болчих гээд. Тэгээ хүн өөрийгөө авч үлдэхийн тулд би өөртөө ёс зүйн нэг л юм яасан. Намайг одоо энэ ардсан нийгэм учраас буруутгах нэг нь одоо буруутгахыг энэ чинь нээлттэй. Тэгвэл би шүүхтэр үндсэн хуулийн заасан гэмбуруудаа нь хуулийн дагуу шүүхөр нотлогдох хүртэл хэнийг гэмбуруудад тооцож болохгүй гэдэг энэ зарчмаа бариад тэр хилдэг ярьдаг газар нь юмаа яриа явсан. Яг одоо энэ надтай холбоотой хэрэг маргааныг ямар нэгэн хүн сонирхож байгаа бол шүүхийн одоо өөрийнх нь сувг дээр байгаа юм 100% ил тод байж байгаа. Ер нь цөөхөн улс төрчдийн хэрэг сүүлийн үед нэвтэрсэн байгаа. Тэр инх бол зээнх бол инх хамгаалалтын бид нар л байгаа баг. Бусд нь бол тэгж 100% ингэж ил тод нэвтрээгүй. Тэгээ тэндээс хүмүүс харсан баха. Тэгээ энд нэг зүйл байгаа. Өнөөдөр хоцсон хүмүүс нь юу юм бэ гэхээр би энийг одоо сайн дураараа тэр мөнгө цаастаа уг нь их мөнгнөөс хол явдаг байсан. Тухайн одоо ерөнхий сайд, эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд, хууль зүйн сайд нарын одоо хүсэлтээр их үү. Ингээд Улаанбаатар хотод мөнгө авч өгөх чил одоо миний нэр дээр тавьслаад байхгүй. Яагаад гэвэл Илэн Далангуу хэлэхэд над дээр тавьчих юм бол их хурл дээр надаас хүмүүс энэ мөнгийг одоо хотоос холдуулж авч чадахгүй, тойрогроо шилжүүлж чадахгүй гэдэг ийм аргументээр л энэ шийдэгдсэн. Түүнээс одоо би яам байхгүй, аппарат байхгүй учраас уг нь миний гаргасан бодлого бол нийтийн тээвэр нэгдүгээр буюу энэ ерөөсөө их хурл засгийн газар олон нийт анхаарахгүй хотын удирдлага чартаагаад өөрөө чадахгүй болохоор зэрэг энийг би нэгдүгээр бодлого юм байна гэдээ амьдаа дэмжүүлээ явсан. Өнөөдөр одоо 175 тэрбум төгрөгөөр надыг нөгөө хэрэгт холбогдоод байгаа 175 тэрбум төгрөгч одоо энэ Ютонг автобус болцсон гадуур явж байгаа шүү дээ. Дарханд явж байгаа 20 автобус эдэргээд энэ Улаанбаатар дахиад явж байгаа 100 автобус эдэр чинь бүгд над дээр ирсэн төсвийн багц гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр сайд түүнийг төсвийн багц дээр нь байсныхын төлөө гин буруутаа шууд тооцож болохгүй шүү дээ. Одоо өнөөдөр олон сайд нар дээр зөрчлүүд гардаг. Тэгэхээр шууд өөрөө гэмтрэг үйлдсэн үү гэдэг асуудал чинь гэмтргийн бүрэлдэхүүн байна уу гэдгээр шийдэгддэг. Тэгэхээр яг тухайн үед сонгуульд ордсон байсан өөр хоорондоо тэмцэлдэж улсууд байсан. Зас гаднаас нийлүүлэгч талын автобус нийлүүлэгчсэн талын нөхдүүдийн одоо ажиллагаа эднэр байсан. Яг энийг бол би нэг олон юм ярмгүй байгаа зүгээр өөрөө бол харж энийг давж туулж ингээ 3 шатны шүүхээр ороод ингээ гин буруугууд тооцогдсон. Тэгвэл одоо 3 жил 3 он дамжлаа. Тэгвэл шүүхрэх мэдлийн үйл ажиллагаатай нэлээд сайн танилцлаа. Монгол улсын систем дээр том төслүүдийг хэрэгжүүлэхэд хяналт хариуцлагын тогтолцоо гүйцэтгэлийн шатанд бол үнэхээр хангалтгүй учраас эцсийн үндэ хэн нэгэн дээд албан тушаалтаа энийг үүрч таарч байгаа. Тэгээ би энийг одоо үүрэх тавилантай байсан ч гэсэн өнөөдөр нийтийн тээврийн салбар нь түгжирлийн асуудлаар ойлголтууд урагшилсан гэж бодож байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын хууль нэгжийн хуулиудыг би өөр ажлын хэсгийн ахлагч байсан. Зарим хүмүүс одоо буруутгаж байгаа тэр олон хуулийн түгжээсийг уг нь тайлсан үнэ. Одоо би нөхдүүдийн хамт одоо манай энэ өдөөс орж байгаа гишүүд байж байна. Бид эдийн хуулийг баталж гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр би танд сая хэлж байгаа юм бол хуулийн хувьд бол гин буруугүй болж байгаа. Гэхдээ ёс зүйн хувьд бол би хариуцлага өглөөсөн шүү. Ягаад гэвэл нэг 5 дахь өдөр асуудал яригдангуут нэгд өдөр би ажиллаа өгөөд чөлөөлөгдсөн, огцроогүй чөлөөлөгдсөн. Түүнээс гадна шүүмжлэлийн тэр мөндөр борог
өөртөө хүлээж авч хүлээн зөвшөөрсөн. Ягаад гэвэл Монголын төрийн сул дорой байдал гэдэг бол дандаа хэн нэг нь цугтаж болохгүй шүү дээ. Хэн нэгэн буруутгах ёстой, хэн нэгэн шүүмжлэгдэх ёстой. Гагцхүү араас нь харамсалтай энийг засах ажлууд нь сайн явах ёстой. Тэгэхээр би энэ дээр одоо уйлан дуурах юм уу, гомдлох, хэлмэгдлээ гэж хэлмээргүй байна. Энэ бол Монголын түүхэнд нэг кейс болоод цаашдаа нийтийн тээврийн салбарт урагшлаад хөгжөө яваасаа их хурл нь одоо хянаад сайн. Тэгээ гин буруугүй хэрэгсэхгүй болцсон. Тийм учраас би өнөөдөр төрийн албанд ажиллах үндсэн хуулийнхаа эрхийг эдлээд нэр дэвшээд явж байгаа. Тэгээд та бүхэн манаас бодож болгоно үзье. За Ганбаатар Эрдэнэт нэр дэвшиж микрофоныг нэ. За баярлалаа. Би ер нь хууль зүйн салбарт 32 жил ажилласан байна. Тэгээ үндсэндээ хил дээр хилийн цэрэгт хууль сахиулагч ажил хийжсэн, хэрэг шалгаж ирсэн, өмгөөлөгч хийжсэн, прокурор хийжсэн, хуулийн сургуулийн багшаач эрүүг эрхцэн чиглэлээр хийсэн. Тэгээ сүүлийн 5 жилийн хугацаанд хууль тогтоох бодлого боловсруулах салбарын ажилд 2 дугаар игнэд ингээд туслаад ажиллаж байна. Тэгээ хэрэг болвол шалгаж байсан. Тэгээ нэг хэрэг дээр одоо асуудалд орсон. За энэ хэргийн асуудал маань сая Сүхбаатар нэр дэвшигчээс ялгаатай нь ам нэвэл уушиг нэгээд ярих гэхээр яриулдаггүй. Төрийн нууцад хамаарсан гэдэг. Тодорхой зөрчил дутагдлын асуудлыг ил гаргаж олон нийтийг шуугуулчихад бүгд нь ил гаргахаач гэхээр гаргадаггүй. Ингээд энэ асуудал болсон. Гэхдээ үүнтэй холбоотой хууль зүйн хариуцлага бол хүлээхэд тухайн ажилд хайн ганцсан байна. Эрсдэлтэй нөхцөл байдлыг тооцоололгүйгээр асуудал үүсгэсэн байна гэсэн ийм дүгнэлт хүлээж аваад. Би бол хуульч хүн байж шүүхийн шийдвэрийг хүндлэх ёстой. Тэрэн дээр ямар нэгэн өөрийгөө зөвтгөж энэ юм ярихаас илүүтэйгээр тухайн асуудлыг хариуцлагаараа хариуцаад хариуцлага хүлээгээд дуусгачихсан. Одоо ямар нэгэн байдлаар энэ томилгоотой холбоотой асуудал шийдэхэд бол хууль зүйн асуудал бол багхгүй.